За өнөөдрийнхөө YouTube сувгаар та бүхэнд Canelo Alvarez-ийн төмөр үлгүүдийг танилцуулах гэж байна. За Canelo Alvarez-ийн хувьд Мексикийн шилдэг боксчин гэдгийг манай спорт сонирхогчид бол сайн мэдэх баха. Alvarez-ийн хувьд бокс рингэн дэх авьяасаараа асар их мөнгө олж чадсан. Тэр утгаараа машины цуглуулгатай болоход нь энэ маш том хувь нэмрийг оруулсан гэж хэлж болно. Canelo Alvarez-ийн хувьд олон компанид хөрөнгө оруулалт хийсэн мөн олон компани үүсгэн байгуулсан. За жишээ нь мини супермаркетын сүлжээ дэлгүүртэй шатган түгээх станцууд болон боксинг болон entertainment арга хэмжээ зохион байгуулдаг компанитай Америк нэгдсэн улсад үйл ажиллагаа явуулдаг утасны компани зэрэг олон компани түүнд байдаг юм байна. За одоогийн байдлаар Canelo-гийн нийт хөрөнгө нь $140 сая давж байгаа хэдий ч хэрвээ тэрээр хөрөнгө оруулалт хийсэн компаниудыг нь тооцох юм бол нийт хөрөнгийн хэмжээ нь $500 сая давна хэмээн мэрэгчлэнүүд үздэг юм байна. Ингээд Canelo Alvarez-ийн төмөр үлгүүдтэй танилцъя. Canelo Alvarez нэгэн шоунд оролцох үеэр өөрийн 3 Ferrari-г танилцуулсан байдаг. Эдгээр 3 тээврийн хэрэгслийн нийт хүн нь $5 сая давж байсан юм. Ингээд түүний төмөр үлгүүдтэй танилцъя. Brabus G-Wagon 646. Зарим хүмүүс 5 дугуйтай байдлыг бодож Jeep ундаг бол Canelo 6 дугуйтай мангас жолооддог. G-Wagon дээд зэрэглэлийн Jeep бөгөөд тансаг дотоод засалтай хамгийн өндөр түвшний 5 дугуйг бүрдүүлсэн төмрөлөг юм. Гэхдээ энэхүү төмрөлөг нь жолооч болон зорчигчдод 5 дугуйтай дотоод заслаас гадна урт аялалд тун тохиромжтой машин гэдгийг та бүхэн хэлүүлдэг мэдэх үзье. Энэ загвар нь Холливуудын алдарчнуудын дунд ихээхэн алдартай гэгддэг 5.5 литрийн турбо V8 хөдөлгөөртэй 700 морины хүчтэй. Одоогийн байдлаар энэхүү төмөр хөлөг $1.2 сая буюу 4 тэрбум 200 саяын үнэтэй. Ерөнхийдөө бол энд сувал энгийн машинууд тоглоом шиг л харагдах болно. Дараагийн төмөр хөлөг бол Ford GT. Canelo Европ машин дуртай хэдий ч Америк булчингаас татгалзаж чадаагүй нь ойлгомжтой. Ойролцоогоор $500,000 буюу 1 тэрбум 750 сая. Энэхүү загварын Ford нь GT 40 загвараас санаа авч үйлдвэрлэгдсэн гэгддэг 3.5 литрийн хос турбо V8 хөдөлгөөртэй 660 морины хүчтэй. Ерөнхийдөө уралдааны машины шинжийг бүрэн шингээсэн зам дээр явж явахыг нь харах юм бол дугуйтай буужин шиг харагддаг. Canelo-гийн цуглуулгын хамгийн гоё машинуудын нэгд зүй ёсоор орно. Дараагийн машин илүү орчин цагийн сүр хүчийг харуулсан машин. Мэргэжлийн жолоочид ч гэсэн энэхүү төмөр үлгийг жолоотод хүндрэлтэй тулгардаг гэдгээ хэлж байсан. Гэхдээ рингэн дээрх домог үнэхээр энэхүү машиныг номгорхуулж чадах уу гэж олон хүн асуусан байдаг. McLaren P1 ер нь бол энэхүү төмөр үлэг аянга шиг хурдан. Хэрв та $2 сая бол энэхүү 3.8 литрийн хос турбо V8 хөдөлгөөртэй цахилгаан энгийн осолсон мотортой энэхүү төмөр үлгийг авах байсан уу? 903 морины хүч гаргаж тэгээс 100 км/цагийн урдыг ердөө 2.7 секундэд авна. Ерөнхийдөө бол инженерчлийн гайхамшиг шингэсэн төмөр үлэг. Энэхүү машины энж бүр нь агаарын урсгалыг бүрэн зүсэх байдлаар хийгдсэн. Тэр дундаа арын спойлер нь агаарын урсгалыг маш сайн тооцоолж хийгдсэн гэдэг. Гудамжинд энэхүү машин явж байх юм бол Формула 1-ийн машин явж байгаа юм шиг харагдах болно. Ойролцоогоор 7 тэрбум төгрөг. Дараагийн төмөр үлэгч анхаарал татуулна. Lamborghini Aventador SVG спортын тамирчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн машин бол яах аргагүй энэхүү төмөр үлэг юм а. Ерөнхийдөө бол энэхүү төмөр үлгийг Canelo Alvarez өөр шигээ зөөрлөдөг. Дөрмгийн тогшин рингэн дээр чанга хатуу байдаг шиг энэхүү машинч тийм л характертай. $600,000 үнэтэй 6.5 литрийн байгалийн соролттой V12 хөдөлгөөртэй ямар ч турбо хөдөлгөөр цахилгаан моторгүй цэвэр өөрийн мотороор ятал уур хилэнг мэдрүүлэх галзуу машин. Бусад загваруудаас илүү гойд загвар юм. Ерөнхийдөө дотор нь совол сөнөөгч онгоцон суусан мэдрэмж авах болно. Тэгээс 100 км/цагийн урдыг ердөө 2.6 секундэд авна. Гэхдээ энэхүү машины онцгой болгодог зүйл нь хурд биш, SVG. Нюрнбергийн тойрогт дээд хурд тогтоосон машин. Шулуун замт ч биш, тойрог замт ч мөн хурдан. Агаарын урсгалыг маш сайн тооцоолох системтэй тул эргэлтэнд ч хурдан алдахгүй байх давуу талтай байхаар бүтээгдсэн. 2 тэрбум 100 сая.
Дараагийн машин бол Rolls-Royce Phantom ойролцоогоор $500,000. Ерөнхийдөө бол энэхүү машиныг дугуйтай 5 одтой зочд буудал гэж нэрлэдэг. Гэхдээ хурд хүчийг дутан үнэлэх хэрэггүй. 675 литрийн V12 хөдөлгөөртэй. Дотор нь оруулаа гараар ойсон арьсан бүрээс цэвэр модоор хийсэн деталь хэсгүүдийг харж болно. Үүнээс гадна таац хэсэг нь шөнийн тэнгэрийг санагдуулам гайхалтай гэрэлтэг гэдгийг та бүхэн харж ирсэн баха. Мэдээж хой талын хаалга хойшоо онгодог. Ийм машинтай байхад хаалга заавал өөрөө онгоолгох хэрэг байх уу? Дараагийн машин Италид үйлдвэрлэсэн La Ferrari. 2013 онд нээлттэй хийж байсан. Өмнөд Америкийн зах зээл 2014 оноос импортлогдож эхэлсэн. $3 сая үнэтэй 499 ширхэгэл үйлдвэрлэгдсэн. Энэхүү машиныг үнэтэй болгож байгаа зүйл нь 6.3 литрийн V12 цахилгаан энгийн хосолсон хөдөлгөөр. Үүний ачаар энэхүү машин 950 морины хүч гаргах чадaltaй. Тэгээс 100 км/цагийн урдыг ердөө 2.6 секундэд авах боломжийг бүрдүүлж өгдөг. Машины дизайны хувьд урлагийн бүтээл шиг гайхалтай хийцтэй хэмээгддэг. Ойролцоогоор 10 тэрбум 500 сая. Түүний дараагийн төмөрлөг Mercedes-AMG 1. Ихэнх хүмүүс амьдралдаа 1-9 удаа уралдааны машин жолоодж үзхийг хүсдэг баг. Тэгвэл тэрээр нэгийг эзэмшдэг. $2.7 сая үнэтэй 1.6 литр V6 хайбрид хөдөлгөөртэй. Энэ Формула 1-ийн Mercedes машинтай ойролцоо хөдөлгөөртэй гэсэн үг. Ойролцоогоор 1063 морины хүчтэй. Хотын гудамжаар явж болохуйц хийсэн загвар гэдгээрээ онцлогтой. Энэхүү машины давуу тал нь агаарын урсгалыг бүрэн зүсэх байдлаар хийгдсэн. Мөн л явж байгааг нь харах юм бол Peugeot мэт харагдана. Яг гэвэл үүнд Формула 1-ийн технологиг ашигласан учраас салхи зүс нь дахиух болно. 9 тэрбум 450 сая. Дараагийн төмөрлөг Bugatti Chiron. Энэхүү төмөрлөг $3 сая үнэтэй. Канилогийн гаражтай 2 дахь хамгийн үнэтэй машин. Энэхүү автомашин маш нарийн инженерчлэл, дэвшилтэт технологи шингээсэн бөгөөд зах зээл дээрх бусад бүх машиныг гүйцэтгэх байдлаар бүтээгдсэн. Гүйцэтгэлийн хувьд дээд түвшний энэхүү машин дизайны тал дээрч бас гайхшруулахгүй байж чаддаггүй. 1479 морины хүчтэй, 8 литрийн W16 хөдөлгөөртэй. Тэгээс 100 км/цагийн урдыг ердөө 2.4 секундэд авна. Аэродинамик хийцтэй, онцгой загвар бүхий 2 хаалгатай купе хэлбэртэй. Энэхүү машиныг өнөө зогсож байхад хүмүүс таныг харахгүй өнгөрөхийн аргагүй. Дотоод заслын хувьд арьсан суудал, ухаалаг хяналтын систем, тансаг суудал, минималист орчин. Карбон фибр их биетэй тул маш хөнгөн. Bugatti Chiron бол зөвхөн хурдны тал дээр биш, харин инженерчлэл технологи, тансаг байдлыг нэг дор хослуулсан автомашин юм. Тиймээс олон сая $1 үнэтэй. Энэхүү машин зөвхөн хурдад дурлагчдын төдийг тансаг хэрэглээг эрхэмлэгчдийн мөрөөдөл болсон машин юм. Ойролцоогоор 10 тэрбум 500 сая. Тэрээр өнгөрсөн онд Ferrari Pulsan авсан. Ойролцоогоор $500,000 үнэтэй. Нэрний хувьд цэвэр Итали цус гэх нэртэй. Гайхалтай V12 хөдөлгөөртэй 715 морины хүчтэй. Ойролцоогоор 1 тэрбум 750 сая. Олон хүний мөрөөдөл Ferrari-та болох. Канилогийн хувьд маш эртний нэгэн Ferrari байдаг. Бага байхасаа л тэрээр Ferrari-та болохыг мөрөөддөг байжээ. Мэргэжлийн боксын ертөнцид амжилтанд хүрсний дараа тэрээр энэхүү мөрөөдлөө биелүүлж $250,000 энэхүү төмөрлөгийг авсан байна. Альваресын хувьд энэхүү машин онцгой утгатай учраас тэрээр үүнийг тун ховор гаргаж ундаг. Гэсэн ч энэхүү загвар нь зах зээл дээр хамгийн их хэрэлттэй, нэр хүндтэй супер автомашинуудын тоонд 109-аар тооцогддог хэвээр байна. Ойролцоогоор 385 морины хүчтэй, 5 шаталтад механик. Дээд урд нь 290 км/цаг. Тэгээс 100 км/цагийн урдыг 5.2 секундэд авна. Энэхүү төмөрлөг нь 1980 оны тансаг хурдны бэлэгдэл болсон автомашин бөгөөд өнөөдөр ч цуглуулагчдын дунд үн цэнтэй хэвээр байгаа юм а. Канилогийн хувьд энэхүү машин зүгээр нэг хөрөнгө оруулалт бус, харин хүүхэд насны мөрөөдлөө биелүүлсэний бэлэг тэмдэг болсон юм. Canelo Alvarez-ийн машины цуглуулгад хамгийн хямд үнэтэй машин цахилгаан хөдөлгөөртэй Tesla Model X. Энэхүү орчин үеийн ухаалаг загварын төлөө Mexico Box $130,000 төлжээ. Цуглуулгын хамгийн хямд үнэтэй машин хэдэж Model X нь хамгийн дэвшилтэт технологид тооцогддог. Үүнээс ч чухал нь байгаль орчинд ээлтэй байдал нь Canelo-гийн зүрх сэтгэлийг татсан болох нь ойлгомжтой. Хөдөлгөөр хувьд хос цахилгаан мотор 670 морины хүч, дээд урд нь 240 км/цаг, нэг шаталтад шууд хөдөлгөгч системтэй.
тэгээс 100 км/цагийн урдыг 3.8 секундэд авна. Model X нь зөвхөн хурд хүч чадлаараа биш, автомат жолоодлагын систем, өндөр хамгаалттай аюулгүй технологи, хаалган дээшээ өргөдөг байдал зэргээрээ олонний анхаарлыг татж чаддаг. Канелигийн хувьд энэхүү машин дансаг байдал ухаалаг технологи, байгаль орчны хариуцлагыг нэг дор шингээсэн сонголт юм а. За та бүхэнд өнөөдрийнхөө дугаараар Мексикийн шилдэг боксчин Канело Альваресийн төмөр үлгүүдийг танилцууллаа. Та бүхэнд таалагдсан бол лайк, сабскрайбаа дарахаа битгий мартаарай. Ингээд та бүхэн хэний талаараа хэний автомашинуудыг үзхийг хүсэж байгаа гэдгээ комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай.